За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ерөнхийдөө бол агаарын бохирдол нь хүний үйл ажиллагаатай болон байгалийн үйл ажиллагаатай гэсэн хоёр их үүсвэрээс одоо их үүсвэрээс шалтгаалan үүсдэг. За ерөнхийдөө Монгол улсын хувьд бол хүний их үүсвэрээс шалтгаалсан их үүсвэрүүд их байдаг. За агаарын бохирдлын улмаас бол жил бүр дэлхийн нийтэд 7 сая хүн нас ордог бол за Улаанбаатар хотын хувьд бол 10 нас оролтын нэг нь агаарын бохирдлын шалтгаантай байдаг. За дараагийн слайдн дээр харагдана. Ерөнхийдөө бол Улаанбаатар хотын агаарын бохирдол одоо хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ судалгаануудыг хийж үзэхэд өвлийн улиралд ханиад хүрдэг одоо ханиад хүрдэг хүмүүсийн 2 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын шалтгаантай. За нэг өвлийн улиралд нас орж байгаа хүн амын 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын шалтгаантай байдаг бол за 5 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын шалтгаантайгаар өвлийн улиралд одоо ханиад тамуу хүрдэг ийм тооцоо судалгаа гарсан байдаг байна. За үүнээс гадна агаарт агуулгаж байгаа PM2.5-ын агуулмж 10 микрограммаар ихсэх тусамд нийт хүн амын эмнэлэг твэлт 0.8%-аар нэмэгддэг гэсэн үг. Тэгэхээр энэ нь юуг харуулж байна гэхээр нөгөө яриаддаг PM2.5 агаарын бохирдол өвлийн улиралдаа ихсэхээр нөгөө одоо эмнэлэг твэлт зүрхний шигдээсээр ч юм уу харуултаар эмнэлэг твэлт одоо яалтай түргэн тусламжийн шаардлагатай зардал нь ихсдэг гэсэн үг юм. За энэ манайхаас 2020 онд хийсэн судалгаа байна. За энэ бол 3 сая орлон бактериа өвчин агаарын бохирдолтой ямар харилцаа хамгаалтайг тодорхойлж гаргасан байгаа. За одоогийн байдлаар бол 10,000 хүн амд 10 тохиолдол илэрдэг бол за одоо агаарын бохирдол энэ хിവэрээ үргэлжлэх юм бол 2030 он гэхэд энэ тохиолдол маань 10,000 хүн амд 30 болж нэмэгдэх ийм тооцоо гарсан байгаа. За тэгэхээр агаарын бохирдлоос яаж өртсөн сэргийлэх вэ гэхээр за юуны түрүүнд агаар нэг аппликейшн эсвэл агаар цэг имэнээр агаарын чанарын индексээ тогтмолж шалгаж хэвших хэрэгтэй. За агаар O2 аппликейшн бол Android болон iPhone утсан дээр байдаг. За эсвэл та нөгөө ухаалаг утасгүй бол интернетээр шууд агаар цэг имэнээр орж агаарын чанарын индексээ шалгах боломжтой. За агаарын чанарын индексийг бол байгаль орчны яамны сайдын тушаалаар 6 өнгөөр илэрхийлдэг. За ерөнхийдөө ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол та агаарын чанарын индекс таны оршин байгаа нутагт ногоон юм уу эсвэл шар өнгөтэй байх юм бол та аюулгүй гадагшаа гарч болно гэсэн үг. Харин өөр одоо энэ дээрх зурган дээр харагдаж байгаа шиг улбар, шар, улаан эсвэл одоо бор өнгөтэй байх юм бол энэ бол эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар эрсдэл учруулна. Ийм болохоор аль болох гарахгүй байх. За одоо ийм өнгөтэй байх юм бол аль болох гадаа биеийн хөдөлгөөн хийхгүй байх, аль болох гарахгүй байх. За шаардлагатай тохиолдолд амны хаалт зүүж гарах шаардлагатай гэсэн үг. За ямар амны хаалт агаарын бохирдлын үед зүүх вэ гэхээр нарийн ширхэгтэй тоосонцор шүүдэг N95 амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй. За дараагийн слайдн дээр PM2.5 шүүдэг яг маскны хувнууд харагдана. За хүмүүсийн түгээмэл одоо нөгөө алддаг зүйл нь бол нэг удаагийн амны хаалт, даван амны хаалт N95 ер нь ялгаагүй. Энэ болохоор яг нөгөө үний хувьд ингэж одоо илүү ашиг олох байдлаар ингэж гаргадаг гэж ойлгоод байдаг. Энэ бол одоо буруу. За яагаад гэхээр энэхүү слайдн дээр харагдаж байгаачлан шүүх хувь нь харагдаж байна. За N95 болон FFP тэмдэглэгээтэй амны хаалтууд бол агаарын бохирдлоос таныг 95% хамгаалах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та амны хаалт одоо агаарын бохирдол ихтэй үед амны хаалтаа зүгөөд гадагшаа гарчих юм бол өөрийгөө 95% хүртэл хамгаалах боломжтой байна гэсэн үг. Харин месаслин амны хаалт ч юм уу даван амны хаалтыг зүүх юм бол энэ хувь маань багасж байгаа болохоор та одоо өөрийгөө ойлгох өртсөн сэргийлэхийн тулд N95 амны хаалтаа зүүж хэвших шаардлагатай гэсэн үг. За хүмүүсийн дахиад нэг айгүй алдаад байдаг зүйл нь тэр хавхлагтай амны хаалт гэдэг тэр маасаар ингэж тэр нөгөө хавхлагтай амны хаалтыг болохоор яг утаагийн шүүдэг амны хаалт гэж ойлгоод байдаг. За энэ хавхлах нь бол хавхлах нь бол зүгээр халуун агаарыг одоо гадагшлуулах зорилттой. За өвлийн улиралд нөгөө нүдний шилтэй хүмүүс ялангуяа маск зүгээ авахар их цантдаг тий. Эсвэл за нүдний шилгүй байсан ч гэсэн гадаа их зүгээ авахар одоо дотроосоо цандах ч юм уу чийгдэх тохиолдол гардаг. За тэр халуун агаарын одоо гадагшлуулах илүү тухтай ойлгож чийгдүүлэхгүй байх зорилттой болохоор хавхлах нь бол одоо ямар нэгэн байдлаар шүүлтүр биш юм аа. Тэгэхээр хавхлагтай ч амны хаалт бай, хавхлахгүй ч амны хаалт бай. N95 бол яг адилхан үйлчлэгтэй гэсэн үг юм. За гадаа гарахын хувьд бол амны хаалтаа ингээд зүүчин. За
энэ дээр яг ялгаа нь харагдаж байна. Хавлагтай бол тэр халуун агаар нь гадагшилж байгаа, хавлахгүй бол гадагшлахгүй. Гэхдээ шүүх чадвар нь бол яг ижилхэн гэсэн үг шүү. За мөн амны хаалтаа яг гадаад зүүж байгаа мөртлөө машинд оронгуудаа эсвэл автобусанд оронгуудаа хүмүүс тайлцдаг. Гэтэл нөгөө автомашины хаалга онгойлгох, автобусны хаалга онгойлгох, цонх онгойлгох тохиолдолд ямар нэгэн байдлаар агаарын солилцоо явагддаг учраас нөгөө машин дотор ч автобусын дотор ч агаарын бохирдлын сэлгэлт явагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болох автомашин болон автобусанд явж байхдаа амны хаалтаа тайлахгүйгээр тогтмол зүүх хэрэгтэй. За гэр албан тасалгааны хувьд дулаалгаас сайдар хийж явах хэрэгтэй. Яагаад гэхээр одоо зай завсар гарах үед одоо агаарын бохирдол ямар нэгэн зай завсраар одоо дотоод орчинд орж дотоод орчныг бохирдуулах эрсдэлтэй байдаг болохоор аль болох одоо битүүмжил зай завсраа битүүмжилж дулаан алдагдлаас сэргийлэх хэрэгтэй. За үүнээс гадна яг гэр байшингийн Монгол гэрийн онцлогийн хувьд бол нөгөө шалнаасаа дулаан алдагдах байдал их байдаг болохоор аль болох дулааснаар нэг талаасаа агаарын бохирдлоос сэргийлэх нөгөө талаасаа одоо нөгөө түвшний хэмнэлт үүснэ гэсэн үгшний дулаалгаа хийж байгаа юм чинь нөгөө зарцуулагдах түвшний хэмжээ багасна гэсэн үг. Тэгэхээр одоо танаа өрхийн хувьд эдийн засгийн одоо бас хэмнэлт гарч ирж байгаа гэсэн үг болохоор аль болох зай завсраа битүүмжил цонхны дулаалгаа хийж хэвших хэрэгтэй. За дотоод орчны хувьд хүмүүс нөгөө албан тасалгаанда тамхи татах нь их байдаг болсон. Одоо тамхи таталт нь гайгүй нөгөө электрон тамхи айгүй хэрэгэлдэг болсон. За тэгэхээр электрон тамхи бас нэг төрлийн агаарын бохирдол болж одоо нөгөө PM 2.5 тоосон зэрэг дотоод орчинд дэгдээдэг болохоор тамхи таталтыг бас болгох нь одоо дотоод ч гадаад ч орчинд агаарын бохирдлоос сэргийлж байгаа нэг хүчин зүйл болж байгаа юм аа. За өвлийн уйлралдаа ялгаагүй агаар сэлгэлтийг хийж хэрэгтэй. За агаар сэлгэлтээ хийхдээ муу адил нөгөө түрүүний дурдсан агаар 2 аппликейшн юм уу агаар цэг хэмээнээр агаарын чанарын индексээ шалгаад за бүр боломжгүй бол одоо өдрийн цагаар нэг цэлмээд айгүй гоё болчдөг шүү дээ. Тэнгэр бүр ингээд айгүй цэлмэг 100 шиг болчдөг. Яг тэр үед нь агаар сэлгэлт цонхоо онгойлгоод агаар сэлгэлтээ хийж хэвших хэрэгтэй. За дараагийн слайдн дээр харагдана агаар сэлгэлтийн одоо ач холбогдол нь энэ дээр харагдаж байна. За жишээлх юм бол энэ бол зүгээр нөгөө ковидын кейс дээр ашиглаж исэн зураг байгаа. Одоо нэг халдвартай хүн халдваргүй хүн байлаа гэхэд битүү орчинд байх юм бол одоо тэр халдвар нь шууд 2000 тэн дотор тухайн орон зайд бүрэн тархаж байгаа гэсэн үг. Тэгэхээр агаар сэлгэлт бол одоо тухайн нөгөө халдвартай ч юм уу шүүс төслөнцрүүд эсвэл агаарын бохирдлыг сармөгжүүлж болдог болохоор агаар сэлгэлтээ хийж хэвших хэрэгтэй. За агаар сэлгэлтийг хийхдээ ерөөдөө бол ийм нэвт хийх байдлаар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг зөвхөн нэг цонхоо онгойлгочод байгаад ах юм бол агаарын солилцоо нөгөө богинохон явагдана. Тэгээ өвлийн уйлралт чинь ер нь бол агаарын чанарын индекс 50-аас бага байх цагууд бол маш богинохон байдаг болохоор аль болох тэр цагаа ашиглаад зөв агаарын сэлгэлтээ хийгээд хэвшчих юм бол одоо дотоод орчиндөө ч гэсэн бохирдлгүйгээр цэвэр агаарт одоо байх боломжтой гэсэн үг. За энэ дээр дахиад харагдаж байна агаарын чанарын индекс 0-аас 50 бол цэвэр, 50-аас 100 бол хэвийн. Энэ бол стандарт түвшинд байгаа болохоор агаар сэлгэлтээ хийж болно гэсэн үг. За боломжтой албан байгууллага үүрэг гэрүүд байх юм бол дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд агаар зөвшөөрлөлт төхөөрөмжийг ашиглаж болно. За дараагийн слайдн дээр харагдаж байгаа HEPA фильтр бүхий агаар зөвшөөрлөгчийг ер нь бол ашиглахыг зөвлөдөг. За яагаад гэхээр HEPA фильтр бүхий агаар зөвшөөрлөгч маань агаарын бохирдлыг 99% хүртэл шүүх чадвартай. За дараагийн слайдн дээр хувь нь харагдаж байна. За 0.3 микрограмм хэмжээтэй нийт хоосон зурдыг 99% хүртэл шүүх чадвартай бол за одоо нөгөө өвлийн уйлралд зүгээрээ гэдэг N95 амны хаалтны хувьд бол 95% хүртэл шүүх чадвартай байгаа нь харагдаж байна. Тэгэхээр яг өвлийн уйлралдаа бол гадагшаа гарахаар бол N95 амны хаалтаа зүгээд дотоод орчиндөө бол боломжтой бол HEPA фильтр бүхий агаар зөвшөөрлөгчийг хэрэглэх нь одоо зөв юм аа гэсэн. За HEPA фильтр одоо хэрэгэл гэдэг энэ яг бууруулж байгаа мó гэхээр манайхаас хийсэн 18 оны судалгаагаар бол 29%-аар бууруулж исэн. Яг HEPA фильтр ашиглаж байхдаа одоо цонхоо онгойлгохгүй нөгөө агаарын бохирдлоо оруулахгүйгээр яг тогтмол залгаад зөв зай талбайд ашиглахад бол 29%-аар бууруулж ийн гэдэг маань бол өндөр тоо. Тэгэхээр аль болох боломжтой бол агаар зөвшөөрлөгч төхөөрөмжийг